Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 урлагийн дээр Сүхбаатар болон сонсож буй эрхэм сонсогч таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 оны бүрийн Даваас Баасан гарагийн цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс үрчитлээ мишээ X урайтаагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шийдвэрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2024 оны 2 дугаар сарын 16-ны Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ. За найруулагч Арган болдын ангараг нар ажиллаж байгаа. За өдрийн төргийн Мөгийн. Өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийн стандартыг Монгол урайтай Burger King за мөн Монгол дугаартай ирэн аппликейшн Lime хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд 1-р, 3-р, 5-дахад манай сонсогч нар бидэн рүү хөгжилтэй түүхүүдэд илгээдэг. За та бас сонсчоод өөр тохиолдсон эсвэл өөр хүнээс сонссон хөгжилтэй түүхээ илгээж болно. За олон янзаар илгээж болно. За хүмүүс бол ихэнхдээ манай үдийн ачир гээд 323,900 гишүүнтэй групп руу орж бичиж байна. За бас та бичиж амжихгүй гэвэл тэр гар утсан дээр чинь таны мессежин дээр чинь нэг юм микрофоны зураг байгаа. Тэрэн дээрээ дараад одоо хүмүүс voice message, дуут мессеж явуулдаг болсон бэл. Тэрүүгээр та өөрөө яриад явуулчих болно. За латинаар бичиж бид нар рүү ирүүлж болно. За бүр манай радиогийн MJL радио 88 MJL радио дэлхийн монголчууд радио гэсэн пэйж рүү чатаар нь бас түүхээ ирүүлж болно. За тэгээд нэрээ нууцлагыг хүссэн хүмүүс бас их хувь чатаар бичижээ лээ. За тэгээд тэрийг бас авч байгаа шүү. За эхлэх үү? За эхлэе. За манай Facebook хуудсан дээрсэн түүхүүдээс эхлэе. За нэр нууцлаад өгөөрэй л гэж байна. Сайн байна уу? Хөвчлөлтөд түүхээсээ хуваалцъя. Би өөрөө хүүхэд өнөөдөр болсон байхгүй юу гинэ. Түүхийн хичээл дээр багш нэгэн ярьдаг яриагаа л ярьж байна. Багш хэлэхдээ би 10 жилийн өмнө 11-р ангийнхаа сурагчдаас түүхийн шалгалт аваад тэгээд дараа нь материалыг шалгаад харсан чинь нэг дүнхүү толгой модон шаний хааны сургаалыг бичгсэн юмн дээр газарт болсон үндэс гэж биччихсэн байсан гэж ярьлаа. Энэ ярианы учрыг тайлбарлавал нөгөө газар болсон үндэс гэж бичсэн хүүхэд урд талынхаа сурагчаас хуулсан юм байна л да. Урд талынхаа сурагчийг араас нь татаад Сэмэрхэн хөө энэ модон хааны хэлсүүг юу гэсэн нөгөө хөхт нь газарт болуулсан үндэс гэршгэл болсон гин. Тэгээ жаахан эргэлзэнгүй хуулаад материалаа хураалгаж өгчхөөд тэр хаан чанд газарт болуулсан үндэс байсан юм уу гэд нөгөө хөхтөөс асуудал татаж унтлаа инээгээд ээж. Урд талын сурагч хэлэхдээ газар бол улсын үндэс гэсэн юм байна. Яа. Гой шүү. Чиг 10 жилийн супер энэ гоё энэ харж байна. Нөгөө дүнхүү чинь газарт болуулсан үндэс гэж сонсоод багшийн нэг насны яриа болж авахгүй юу гинэ. Яа, газарт болуулсан үндэс. Яа. Хуулгач бас хуулахгүй. Тий, хуулгач өөрөө эрдэм шүү. Эрдэм гэдэг чинь чадварыг хэлдэг шүү. Яа. Тэгтээ энэ хуулт манай ангид л авдаг нэг амар хуулдаг. Бараг ингээд үзэгний ингээд гарын хөдөлгөөнөөр нь ингэж хуулдаг тийм охин байсан гэж болтой. Охин. Тийм. Тэр чинь бол эрдэм багхгүй. Хуулах эрдэм. Хуулах эрдэм төгсөрнө гэж юм байна бас. За. Йоо. Сайн байна уу? Танаа радиог өдөр болгон сонсдог идэвхтэй гишүүдийн нэг ээ. Би гэдэг хүн нутгасаа гараад 28 жил болж байгаа. Польшид ажиллаж амьдардаг. Эмчээр 30 жил ажиллаж байгаа хүн байна өө. Нутгаа маш их сандаг. Гэхдээ танаа радио намайг Монголтой минь ойрхон байлгадагт маш их талархаж явдаг аа. Би үдээ ачрыг дугаар алгасалгүй сонсож байхдаа өөр тохиолдсон инээдтэй явдлуудаас бичмээр санагдагч бас санаа зовоод ах юм өө. Би энд нэг өөр тохиолдсон ичмээрч гэх үү, инээдтэй гэх үнийг түүхээ бичиж. Үүнийг маань уншиж өгвөл баярлалаа шүү. Уучлаарай та гэсэнд надаас дүүч хүнзээд ингэж бичлээ. Энэ нөгөө нэг над руу чатаар ирсэн байхгүй юу? Тэгээ би тэр чигтэн копидод явуулчихгүй юу? Гайхалтай шүү. Уучлаарай та гэсэн. Надаас ихч хүн шиг л байлээ. Тэгээд нөгөө би бас тэгэл зөрүүлээл манай радиог сонгон сонсдог танд баярлалаа гэж явуулж байгаа юм чи. За 20 идэх настай байсан үе. Найз залуу маань аав ээжтэйгээ танилцуулна гэд гэртээ урьж байна. Би гэдэг хүн хэд хоног юу ярих, юу асуух, юу өмсөх гэдэл бөөн бодол улсаар тэр өдөртөөгөө золглоо. За тэгээ сонгосон хувцас маань бариухан харандаан юбг, дээр нь соловтор цамц, эмэгтэйлэг бас ажил хэрэгч харагдаад дажгүй шүү гэж бодоод гарлаа. Хаврын хавсарганаар нөгөө гоё янзалсан ус гизгээ сэгсийлгэхгүй тулд такси барайл суух гэсэн юбг маань жоохон тушаад байхаар нь баг зэрэг дээш нь татаал суулаа. За буухтаач бас татаастай. Тэднийх дөрөв давхарт захилгаан шатгүй байрал та. Би ч угаасаа спортлог хүн шатнуудыг алгасаж хараасаар үүдэн дээр нэрлээ. Найз залуугийн эрэгтэй дүүн хаалгаа онгойлгоч өгч байна өө. Ээж нь цаадах чинь чамайг тосох гээд гарсан таарсангүй юу гэсээр том өрөөнөөсөө гараад ирлээ. Найз залуу маань надаас 2 ах дүүн надтай чацуулдаа. Ороод л гадуур хувцаа тайлал нөгөө дүүд нь өгөх үед доогуур нэг сонин сийгээл явчлаа.
Доош харсаг. Хөх тэнгэр минь хүмүүсийн тоогоо доогоороо шалтан зогсож идэв юм да. Дүш ядж яхад бариу юуп учир ойтл ором гарна гэд дотор нь бенз өмсчихсэн байсныг ч хэлэхгүй. Утгаараа шалтан гэхүүдээ одоо. Яста гэрлийн хурдаар гадар хувцаа булааж аваад л өмсчлөө. Тэгэл юупгээ шалан дээгүүр харцаараа хайнга дугуйраад хөвтөж байх вэ гэхээс зүрх хаагдах шахаж байна. Байдгүй шүү. Өөрийгөө тэмтэрлээ. Тэгсэн нөгөө халдуулчин бэлхүүсэн дээр ирээд цагиргалаад бэлхэвч айтай юм цамцанд ор байж байдаг байгаа. Тэгэхээр яасан байх нь вэ? Бариу учир таксинд суухдаа бас буухтаа дээш нь татаал дээр нь шатаар том халгаал бүр морийг нь унуулчих. Бас юбг маань Атласан дотор тагнаад. Гоо тэрний үе. Атласан дотор гэдэг нь ямар доторыг хэлж байгаа юм? Үгүй яг тэ гулгадаг материал юм уу? За. Атласан дотортой дээр нь шилэн трикотой бүр сайхан гулсаа үз. Тэр үед би гэдэг хүн туранхай гэж ихтэйхэн 170 см-тэй хүн 48 кг жинтэй гэхээр ядахта замд нь тэгэлдэх калпи, бүкс, хариун идэргээд юу ч яахгүйсэн үе. Тийм байдалд орсон үе хичээд сандраад мэдхгүй бүр бантаад толгой дүүрээ зүрх савлаад нүүр гэж та нэг манжин цаашаа болсон. Тэгээд тэр чигээрээ бантсаар яваад нөгөө залуутаа гаач суугаагүй штэ. Одоо бол цаад бартаа их болоод ч тэрөө би өөрөө хувцаа тайлах гээд ч тэгэлдээд хэцүү болж байна. За, хоёр найздаа тохиолдсон хөгжилтэй явдлыг бичлээ гинэ. За. Манай нэг найз маань Оросын нэг худалдааны компанид ажиллаж байсан юм а. Гэтэл нэг өдөр бас нэг найз ажил ормоор байна, танаад ажил байна уу гэж. Нөгөөх маань байгаа чи маргааш хүрээд ирээрэй л гэж. Маргааш нь ажил орохоор очиод би ирлээ гэж л те. За чи өргөдлөө бичээд өгчих гэсэн. Хаана юу гэж бичих юм бэ л гэж байна гэн. Тэгэхээр нь би их ажилтаа байна. Энэ өргөдлийг хараад бичих гээд нэг Орос хүний өргөдлийг өгчээ. Удахгүй биччихлээ гэхээр нь хажуу өрөөнд дарга дээр оруулаад өгчөж. Дарга нь Орос хүн. Удахгүй дарга нь манай найзыг дуудаад ороод ирээ л гэж гэн. Даргийнхаа өрөөнд яваад ортол дарга нь сандал дээрээ савж унах шахам энийг унштаа гэд битсэн өргөдлийг нөгч. Унсан чинь нөгөө найз маань өргөдөл битсэн Орос хүний нэрийн оронд өөрийнхөө нэрийг бичээд шууд хуулаад өгч. Гэтэл тэр Орос нь арх уугаад авгаа өгтөд зодож агсан тавиад арьдаа тасалсан нөхрийн өргөдөл яж. Өргөдөл дээр би ахиж арх ууж авгаа өгтөд зодож ажил төрлөө таслахгүй алдаа дахин гарахгүй гэсэн өргөдөл байсан гэдэг. Тэрийг нь тэр чигт нь биччихэж дарга найз хоёр үхтэл инээгээд нөгөөх нь гайхсан янзтай байтал тайлбарлаж өгсөн чинь мань хүүхтлээ уурлаад чи л өөрөө энийг хуулж чихэд өчөх гээстэй гэж бөө юм болсон гэсэн. Манай ажил хажууханд нь байдаг гэсэн. Нөгөө хоёр найз минь нэг нь үхтлэнээсээр нөгөөх нь бөө уур хоёр юм цуврсаар ажил дээр орж ирж илээ. Нэг найз маань нөгөөхөө чамааг Орос хэлэндээ муу гэж би яаж мэдлгүүдээ гэсээр бөө инээдэн болж илээ. Найз маань энийг уншаад өөрсдийгөө гэж мэдгэл байхдаа би ямар нэрийг нь бичсэн биш одоо яах вэ? Би уулзгаараа ярьж инээлдэг гинэ. Яа. Уул аймхандаа нөгөө нэг юм өргөдлийн одоо маяг жишээ тэ нэг иймэрхүү байдлаар бичнэ л гэд үзүүлсэн чинь нөгөөдг нь тэр жигт нь болоодсэн. Өнөөдөр чи ярина бүтлгөө уулдаг нөхдүүдийн. За. Сайн байна уу? Би 10 жилээ Скватра аймагт төгсөж 2018 онд анх оюутан болж хотод ирлээ. Ирээд 7 хоногч болоогүй газар мэдэхгүй байж ажилд орж билээ. 16 дугаар хороолоос автобусандаа суугаад буух буудлаа тоолж гарнаа. Мангар том Кока-Колатай газар бууна гэдгээ өөртөө байн сануулна. Ягаав багшийн дээдийн автобусны буудлын дээр том нүхэн гарч байдаг да тэрийг хэлж байгаа юм а. За төөрчгүй хүмүүс намайг шоолж байгаа бахтаа гэж дотроо бас айцтай явдагсан. Ингээд хоног хугацаа өнгөрч буух буудлаа тоолохгүйгээр өөртөө байн сануулахгүйгээр ажилдаа ирж очдөг болвоо. За ингээд ажлын шинжил болж азийн суглаа явагдав. Намайг хамгийн жаахан юм чи эхлээд суглаарай л гэлээ. Би ч тайзан дээр гараад л тогоотой хоол бутгаж байгаа мэт самарч гарав. Нэг суглаа гарт үлдэхээр нь аваад нийтл машин гэж бичсэн байхыг хараад хагардлаа баярлаж 18 наснда машинтай боллоо. Яана гэхдээ би барьж чадахгүй. Өнүүлэх байхгүй юм чи одоо яах вэ? Аавдаа л өгөндөө. Аав минь зөндөө баярлах байх та. Ямар машин юм бол цагаан өнгөтэй бол гоё доо гэж тэрхэн зур олон юм бодож толгойд хүрвөө. Захирал руу харлаа. Царайр бараагаад л нэг л сонио. Над руу нэг тийм өрөвцөн харцаар хараад л би ч өөдөөс нь инээд алдаал доороо бас өвсрээд л машин ойдсон хүн аргачгүй үз. Гэхдээ миний энэ баяр тийм ч удаа үргэлжлээгүй. Захирал бүр дэлгээд хардаа гэж байна. Нээрэл бүтэн дэлгээд харсан чинь машин гэсэн үгний урд сахлын гэдэг үг байдаг байгаа. Би эцэндээ машин бол машин гэдэл инээгээл тайзнаас аваад буусан. Гэхдээ хин л шинжилээр азын суглаанд сахлын машин байр гэж бодох вэ те. Аавда машинаа өгнө гэдэгээрээ өгсөн. Аав маань ч одоо хэрглэж байгаа гинэ. Хинт нэг өөр гоё комментэн донд яг гоё онгоо шиг юм болж гинөө. Ингэнэ. Одоо ингээд артлын бэкграундаа явж байгаа штэ тий. Гэсэн чи ингэнэ.
Ардлын нэг дуу давхар яваад байна. Гой. За ишгэ эрдэнэ шиг гоё шүү. Тэгээд чи. За чи хөгжилтэй нэвтрүүлэг бүх юм л хөгжилтэй байх хэвээр тий. За үдэ хажир группээс одоо уншиж шүү. За төвшин гэдэг сонсогч хөгжилтэй дүүхэн. Цагаан сар шувтарч сургууль цуглах өдөр болвоо. Нэг сэртэл сэрүүлгнээсээ даваад унтчих. Яарад нүдэ норгосон болоод хамраа шувтраал гарлаа. Японоос бэлгэнд ээж минь явуулсан цоошин Adidas-ийн пүүз нэмээд тухайн үед нацист гэгддэг байсан күртэлтэй би. Газар бараг гიშггүй явсаар автобусанд ортол хүмүүс над руу мишээгээд үеийн октод жоохтой инээгээл би ч яг өөрийгөө мэдэрсэн амт ингэр замаа сул тавьж хамаг кул харц донжин дээрээ тавьц. Буугаад алхлаа. Хүмүүр над руу хараалах. Би юу н тасарчжээ. Яа. Бараг 10 бэгийн үлэмжийг гойл зөвшөөрчих юм биш үү гэсэн шүү бодоод сургуулийн коридороор хамаг хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаад ангийн алга татаад орхуу багшаа гэтэл анги пэр. За багш гар үрээр юу сахал самбаа багтнаадам шиг болцсон яваа гэдэг. Би нүдэ анаалөө. Гээл нүрээ угаагаад 0 руу гүйж ороод тартал юу вэ нүр гэж зүгээр нүх ирээний торошгол ирээмээр юу болсныг бодлоо. Урд өдрний эгч маань 9-ийн тосоор зул барьжээ. Доор нь унтсан миний хамрын нүх битүү тортгоор дүүрч трийгээ мэдгүй хамраа баахан үрж олон хүний харцыг бодооч. Ядаж байхад 9-ийн тосны тордог нь цавуутай ус шиг салдгүй үнэн заваардаг гэдээлээ. Тэгтэл би үнэхээр кул эс юм даа гэж байна. Яа. Зулыг харин нэг шар тасаар барьдгийн учир нь энэ юм билээ штэ. Тийм үү? Тортог гардаг үгээд үү? Тортог гарахын үед гарна. Гэхдээ 9-ийн тос мос шиг биш. Зүгээр нэг ингээд цай ажиллаад байх юм бол нэг юм жижигхэн юм хар юмнууд ингээд хийсэд идэв штэ. Тийм. Тэр чинь тортог штэ. Тэр чинь болохоор зулын голных нь юу байхгүй юу? Тийм. Үгүй. Харин тийм. Тэгээд тэр чинь тортог нь ингээ гараад байна штэ. Тэгээ юмар энэ тэр үний чинь 9-ийн тосны учраас тэр жижигхэн харууд чинь ингээ бууцсан. Тэгээд тэрийг ингээ ачсан гэсэн үг аахгүй юу? За. За амтэн долгор гэдэг үсгүй. За. Нөхөр бид хоёр уулздаг болоод удаагүй байсан юм а. Мань хүн цагаан сараар манай аав ээж дээр золгохоор ирвэ. Орж ирээд л хадган дээр сүү тавиад нэх ёсолж ирээд л хүндэтгэлтэйгээр барьсан чинь ээж учиргүй сандраал яана бэр гуйж байгаа юм байх та. Гэт гайхаж аавч мушилцаад л хадгийг авчихсан гэсэн. Яг үндэ тэр өдөр нөхрийн өөргөв чинь дүүрэн сүү хадаг байж билээ. Хідэн жайлын хүргэн болохоо шахсан юм хэн мэдхүү. Настай хүмүүстэй золгохдоо хадаг сүү барьдгийг нээж халахчууд өөрөө бэр гуйжд юм байх та гэд гайхснаас бүр сүүлд нь хэлж билээ. Жилийн дараа том хүмүүс альбан ёсоор бэр гуух ёслын маргааш нь төрж билээ. Ээжигээ гуйлгуулж байж төрсөн хүүхэдтэй гэж. За. За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол дугаартай ярианы аппликейшн Lime хамтран ажиллаж байна. За энэ Lime гадагшаа явахад бас хэрэг болж байна. Гэхдээ Монголдоо ч гэсэн хэрэглэж болох юм байна. Энд чинь нөгөө нэг SIM-гүй интернет дугаар юм ба штэ тий. Тийм байна. За интернет байхад дэлхийн хаанаас ч Монгол дугаард холбогдох боломжтой. Ийм мессежний аппликейшн. Тийм. Тэгэхээр та гадаад дүйдэг бол Lime-ийн дугаар эндээс авчих юм бол байгаа газараасаа ч авч болно. Тийм. Тэгэх юм бол нөгөө манайхан ч ингэдэг чинь интернет орж ирэхээр залгахыг гээл. Тийм. Одоо бол интернетгүйсэн шууд аав ээжийнхээ дугаар руу залгаал ярьчих юм байна. За тэгээд Lime-ыг мэддэг хүмүүстэй хэлэхэд бол шинжлэгдсэн байгаа. Тэгэхээр цоошин өнгө дүрх шинэлэг дизайнтай болсон. За ямар өөрчлөлтүүд гарсан бэ гэхээр dark mode буюу нөө шүний горимт болсон. За шинэ дугааруудад өөрчлөлт ороод бүх дугаарт хязгааргүй яриа мессежний эрх дагалддаг болсон байна. За тэгээд ярианы чанар нь илүү сайжраад бусад хэрэглэгч рүү нөгөө нийгж болон багц худалдаа авч илгээх зэрэг юм хэрэглэгчдийн хүсэлтээр олон одын сайжруулалтыг хийсэн байгаа. Тэгээд одоо мэддэггүй хүмүүстэй болохоор зэрэг сайн мөгийг хэлчлээ штэ. Ийм бай. Даваа талтай гэдэг. За ингээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7211 7211 гэдэг дугаараас аваарай. 7211 7211. За тэгээд хэрвээ та Apple брендийн утас барьдаг бол App Store-оосоо, за Samsung болон бусад брендийн утас барьдаг бол Play Store-оосоо татаад аваарай тийм ээ. Тийм, Lime гэж хүчээд англиар Lime. Тийм, энэ чи SIM юм хийхгүй айгу амар юм байна. Харин тий. Тэ SIM-ээ солино, SIM-ээ алга болгоно гэхгүй. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол дугаартай ярианы аппликейшн Lime хамтран ажиллаж байна. Баярлалаа. За энийг одоо XP Moon гэдэг бүсгүйгийн хөгжөлтөд өгөх байна. Сая бичлэг үзэж байгаад нэг зүйл санаанд ороод бичмээр санагдлаа.
Нилээд олон жилийн өмнө гудамд уулзаагүй утсан найзтайгаа таарлаа. Найз маань нэг бүсгүй дагуулад явж байна. Би ч шууд очиод сайн уу хөшөө, сонь сайхан юу байна гэдэл асуусан. Гайхаад л хараад ах юм. Найз охин ч юм уу, танилцуулахгүй юм уу гэж асуулаа. Гайхаад л хараад ах юм. Би ч танихгүй байгаа юм уу? Солонгос кино шиг тархины хамтартай болоод намайг хүртэл мартаа юу энтер гээл нөгөөхөө үг хэлэх завдалгүй баах юм ярьлаа. Тэгтэл нилээд удаа ярьсны дараа нөгөө хүн маань уучлаарай эгчээ, та намайг нөгөө ихэртэй маань андуураад ах шиг байна да. Би таныг танихгүй гэж авсан. Йоо, би өстө таг ахаа дууш гарааг шууд эргээд л эргэж чарлгүй явсан да. Тэрнээс хойш найз маань өөрөө л сайн өгөхгүй бол айгаад төрүүлж мэдлэгээ болсон доо. Ихэр хүмүүс эвгүй эвгүй. Яа. Үдгээд ихэр өш нөгөөтг нь ихчээ багтай явах гэдэг чинь. За, им Мишель гэдэг бүсгүй. Игч маань өөрөөсөө горьцсон түүхийг та нартай хуваалцмаар санагдаад болдгоо. Игч маань баг мартсан байж магадгүй. За, юу болсон гэхээр 2008 оны цагаан сараар игч маань Солонгосоос төрчихсөн нялх биетээ ирж байсан юм. Цагаан сараа манад их зочин ирээд ээлжээр тойрон дуулаад л игч би дуулж чадахгүй солгой гэд нөгөө өрөөрөө сэм цухтаад орчихлоо. Ирсэн зочид буцаж маргааш өглөө болоход игч горьцсон байлаа гэж. Тэгэхээр яасан бэ гэвэл нөгөө цухтаад өөр өрөөрүүгээ орсон игч маань одоо л миний ээлж болж байгаа намайг дуудаж дуулвал ямар дуу дуулах вэ гэж бодсоор хүлээсээр л ёо ямар ч нэрлэхгүй юм дээ те. Яагаад намайг дуулахгүй байна гэж бодсоор байгаад өөрөөсөө горьцсон байжлаа. Яа, бас харин тэгэхээр л Монгол хүний харш айгу гачаа тий. Харин тий. Тий. Уухгүй гэсэн чинь хэлсэн чи уул нь уух байсан юм билээ. Жаахан шахуулмаар байсан бохгүй юу? Харин тий айгу сонио харин. Дуулахгүй гэдээсэн чи уул нь бол дуулмаар байсан. Зарим зүйлүүдийг за отгоо нацаг гэдэг бүсгүй өөрчлөлт өгөх нь. Зарим зүйлүүдийг өөр нэрлэх тохиолдлуудын талаар гинэ. За. Охин маань жаахан байхдаа үеэл дүүтэйгээ нилээн муудчихсан талбай урт талын шилэн барилгыг нэг нь заазууран барилга гэдэг гээд нөгөө нь сэлмэн барилга гэдэг гээд маргалтчихсан байж байсан. Албан байгууллагын ажилтнууд цаг бүртгүүлж хуруугаа уншуулдаг байсан. Хамт тарж явсан эгчтэй зарим нь хуруугаа хийх гэж ярихын гэтэл тэр эгч маань нилээн шоолонгоо хуруугаа хийх ахт ядаж хуруугаа дүрх гэж ярьдаг байсан. Гэхдээ дотроо эний дүрчээсэн ч харин тийм гэдэл өнгөрч илээ. Хүүдээ банзан шугамтай дэвтэр аваад ирээрэй гэтэл нөхөр палеа юу гэдэг. За банзан шугамтай гэсэн яагаад тууш гэдэг үстэй. Тууш гэдэг чтэй. Тууш дөрвөлжин шугамтай гэж ярьдаг штэ. Палеа юу гэдэг. Палеа гэж бүр хаанагаар жилээд байгаа. Гэтэл охин маань та хоёр чи юу яриад байгаа юм бэ? Тууш дэвтрэл аавна нэстэй гэсэн. 70-аад оныхон ч нэлээд хуучин цагийн хүмүүс болж байна да. Одооны хүүхдүүд буцах ажил, тансар хилэн гэх мэт үгнүүдийг огт мэддэггүй юм билэ. Буцах ажил гэж юу вэ? Буцах ажил гэж өстой мэдэхгүй. Тансар хилэнг бол сонсч байсан. Тансар хилэнг бол мэдчихэ. Тий. Энэ арай нэг юм бүдүүн хилэн өмдөг хилдэг. Тийм билүү. Тансар хилэн. За. Буцах ажил гэдгийг өстой мэдэхгүй юм байна. Гой хойлоос жоохон орчуу юм байна. Тийм байна. Хагас орчуу юм. Гой балтайхан 24 жихрийг том бор, шилэн дэрког, махан дэрког. Махан дэрког гэдэг ч баг үнэн шүү. Цаанаас нь ингээд харагддаг болохоор нэ. Йоо. Махан харагдаад байгаа болохоор. Би махан дэрког байгаа шүү. Яа. За, гэх мэтэр хилдэг юм билээ бас гинэ юу. За. За. Мөгийн мөнх цэцэг гэдэг бүсгүй. За. Сая цагаан сараар тохиолдлоо. Хамаатны айлдаа ороод гартал хоёр ахад шорт өгч байна. Гэртээ ирээд ах нар шорт ямар өмсөхгүй штэ хэрэгтэй үнд нь өгчихэл гэж байна. Тэгээд нэгийг нь хүнд бэлгэлчлээ. Маргааш нь манай том биерхүү ах золголт хийх гээд хүрээд ирэв. Ээж ч энэ шорт таарах болов задлаад хардаа гэхээр нэгээ тартал хоёр давхар миний юбг байж юу. Гаднаас нь харахад яг л ихтэй хүн зөхөхөөр өнгөтэй том карматай хоёр юбг нь дээр доороо ороод урт шорт шиг л харагдсан байж сүүлийн хийг нээж үзээгүй бол аав шиг хүнд миний юбг өгөөд явуулах байж. Йоо. За чиний дараалал шууд хоёр үү. За. Батэрдэн Мөнхбат гэдэг залуу. Ажлын байр гинэ. За. Долларын азтан болсон тухай түүхийг сонсоод өөрийн түүхээ хуваалцмаар санагдлаа. За. Миний би 2018 он дөнгөж оюутан болсон цагт мөнгөний хэрэгцээ их байлаа. Гэрийнхэн хөдөө ажилдаг тул тэр болгон мөнгө асууж аваад чадахгүй болохоор өөрөө мөнгө олох хэрэгтэй гэж бодож ажлын гэрэлд гарлаа. Гэтэл зар хайж байгаад хичээлийн хажуугаар хийх боломжтой ажил байна. Бла бла гэсэн.
Хараад чат бичлээ. Ашгүй нэг газар руу хідэн цагт гинэ хүрээд ирлээ. Шууд ажилдаа ороо л гэж. Төд бодлого хэлсэн цаг нь усаар догтлсон би хичээлээ таслан барин яарсаар очтол. Миний үеийн хөөхөө ах ухтаж авч сэтгэл даттал яриа өрнүүлсээр нэг мэдсэн нэг заалан суулгаад сургалтанд суугаарай гэж хэлээд гараад явлаа. Би ч тэр дотроо бараг л жан болох ухааны юм бодоод л ажилд ороод хүнтэй суухаар болчлоо. Ингээд амьдрал эхэлт юм байна гэдэл толгойдоо бараг кино зурж байна. Нэг мэдсэн урд нэг ихч гарч ирээд л нөгөө л нэг орфлем юм 3 цаг гарan яриад дууссан. Тэгээд би ч нөгөө юм яриад үсэн ихчээс ажил хийн гээгүй мүү гэд асуудал. Би танд маш их мөнгө олох арга зааж өглөө гэж гараад яриачлаа. Миний уурч хүрээд яах чарахгүй ажилгүйч мөнгөгүйч нөгөө жанчгүй болоод бутсан да. Гиснээс би амар их горьцсон. Тэгээд мөөм хавцсан гэж юу хавдаагүй л гэж. Би оюутан байхад хотод ирсэн явж исэн чи яг одоо ингээд хүүхдийн зуугийн тэргээр явж исэн чинь нэг одоо миний үеийн хүүхэн таралдаад одоо би тэр үед чинь 20 морьтой л байгаа штэ 20 21 те баахан юм яриад одоо энэ стай аюугаа сургалт болох чинь малах чинь инээ тэр юм яриад тэгээ сан тасраа одоо нөгөө нэг комедигийнхан юу хийгээд идэг комеди хийгээд идэг тэгээ сан тасрын дээр 2 дахь хортонд орсон чи яг орфлемын оюун гэрэл өөрөө тэр үед одоо 2000 оны ихээр штэ те өөрөө лекц уншиж ирсэн тэгээл би ч өстө хангааж бас сууж гараад тэгсэн чи хамгийн инээдтэй заяо манай аав тэр үед 5000-аар хэлдэг байсан. Дарахад байсан чи бас орфлемд яаж явж байгаад хин ч оруулсан юм мэдгүй. Хэлсэлсэн байна тий. Хэлсэлс намайг доороо орчих шиг. Үнээр нэг яг тэр эд үед үл ерөөсө бүрсүүлдэ бүр хаширдаг байсан. Би чам нэг юм өрөх гэсэн. Яг юу юм? Тэр бүр гудамжинд явж байгаа тэгээд дагуулад явчихдаг байсан шүү дээ. Яг юу юм гээл би үл бүрстэй. За чи бүр яг натаа нэг ажилдаг байсан охин. Бишээ сүлжээ бишээ гэсэн угаал очсон чи сүлжээ байсан. Тэгээд дараагийн 3 дахь хамгийн хүчтэй нөлөөлөл нь нөгөө манай хадмууд одоо хадам ээжийн төрсөн дүүн эхнэр нөхрөө хоёр. Гэтэ тэд нар чинь бол тэр хоёр бол бүр яалчгүй амар том захирлууд болсон. Эхнэр нөхрөөр гэр бүлээр ороод тэр хоёр чинь бүр ингээд нөгөө хадмууд тэгээ нөгөө үгүй гэж хэлж болохгүй. Хотод ирэхээр за тэнд одоо манай сургалт болно. За очоорой. Бүр хадам ээжтэй хүүхдээ харуулж байгаа. Нөхөртөөгөө очсон. Ёо яс гашраадаг байж нэрээ. Харин. За төвшин жаргал зориг гэдэг залуугийн үчлээд өгөх. Сайн хоёроо энэ цагаан сараар нэг хөгжилтөө гэх юм уу, тэнэг гэх юм уу нэг юм боллоо. Аавынхаа эгчэнд очиж золглоо. Гарахтаа бэлгээ авлаа. Бэлгэн дээр нэг ууттай ундаа байна. Аваад дүүртэлж өглөө. Үлдэгдэл бэлгээ эхнэртээ өгөөд энийг уутандаа хийгэж гэлээ. Тэгээд их хотын түүжрэл дараагийн айл руу явлаа. Тэгсэн тамхи татмаар санагдаад ингэрээ ухсан нөгөө ундаа байна. За энэ ундааг тамхи татчаад ганцаараа унаа гээл эхнэр хүүхдүүдээс нууж агаал тамхи татчихлаа. Нөгөө ундаагаа задлаа дуусан чинь нэх хүртэх юм байна. Бүгдийн намруугаа шахаал залгих гэсэн ордгоо. Гүрийгээл залгаад хайсан чинь гахад цацаал бөөм боллоо. Үхлээгээл хилтэл эхнэр шок. Юу вэ яасан бэ гээл машина нэгдүгээр игнээ тавьж агаад бөөлжөөд яг үхлээ. Эхнэр гайхаал яасан бэ л гэж байна. Би ундаа угаад буруу олоогоор орчихлоо гэсэн чи эхнэр юуны чи ундаа эн чин гарын тос байна гэдэг юм да. Ямар эвэр юм бэ? Яаж бодохоор гарын тосыг ундаа гэж боддгийг. Машиндасуу турж өөх гэж байгаа юм шиг харж уншиж агаад уухт яадгийн гэж загнаастай. Тэгэл бүтэн өдөр чин дотор мохоо оргиостой явсан да хөрхий чич тэр тос нь яг шахдаг ундаа шиг савта байсан бүлгөө гинэ. Тийм үү. Шахдаг ундаа шиг савта. За мэдхгүй. За Баасан дорч Батгүй гэдэг залуу. За Хүүхэд байхдаа туулаа байлаа. Манай эмээ өвөө хоёр булагтай гэж зөрлөгт байдаг байсан юм. Баг ангаагаас салаад Багнуур явах замд байдаг. Цагийн сайханд Багнуур руу 7 хоногт 6 удаа цорчигчийн галтрыг явдаг. Одоо явхаа байсан засмал зам тавигдаад. За энэ ч яах үндсэн ажилдаа орё. Би чинь өвөө эмээгийн хүүхэд байсан тул улирлын амралт, зуны амралт баг хагас бүтэн сайн төртөл булагтай руу вагоноор явдаг байлаа. Гэхдээ ихэвчлэн л туулай болно доо. Аав ээж билетний мөнгө өгөөд л явал тэрүүгээр юм аваад ичнэ. Нэг удаа ихчтэйгээ дундаа нэг тасалбартаа явж батал билет шалгалт таарад яхаараа хоёр дуулай дундаа нэг билет авдаг үлээ гээл загнаад одоо зогсохоор буугаараа гिचгээд явчихлаа. За тэгээд нэг зүрлэг тэр вагон зогсон чинь би шарандаа бууна гэж уурлаад их жин харахгүй таана гэж буух гэж байгаа юм гэж уйлаад би буучгаад яах ч байсан баг зам дагаад алах байсан юм уу хайшаа юм. Бас нэг удаа унтаад Багнуур орчхоод шөнөнд буцаж суугаад өөгийн дэрж байсан. Гэхдээ мэдээж билет аваагүй юм чинь буух газараа буугаагүй. Хитэрсэн бас эцсийн зогсоол дэрж буугаагүй буцаж явна гэд. Дараа нь бас нэг ихчтэйгээ явж байгаад билет шалгалт таарад тэр хүн нь ихчийн таньдаг хүн байсан юм билэ. Би яаж мэдхэв дээ. Намайг яагаад билет аваагүй суусан юм бэ гэдэл. Тэгэхээр нь авьяасаа үзүүлгээд.
Тэгээд явуулаад би тэгсэн шүлэг уушиж идэр. Авьяасаа хүүтэлтэй би гэдэг хүн чинь. Арай жаахан том болоод бие дааж явдаг болоод найзуудтайгаа бужигнж өгөндөө билет шалгалт ирж байгааг мэдвэл зогсоол дээр буугаал гадуур гүгээл өөр вагонд сууж шалгагчийг төөрүүлнэ. Билетээ дамжуулна гэд нарийн арга их байсан. Зарим нь нууцын зэрэгэлтэд бол хамаагүй өчиж болохгүй байна ойлгоорой. Одоо ч хөөн хилцэх хугацаа дууссан юм чи яадын гайгүй үз. Өвөөгөхөөс эрэхтэй шөнө 2 цагт суугаад өглөө 7 өнгөрөөгд буух хүртлээ унтахгүй онгоо ярьж хүүхдүүдийг хөгжөөдөг төхөр байла. Манай найзууд чи язтай бадарчанд орооч бараг төрүүлэндэ гэж хөөргөөд л би даанч орж зүрхлээгүй л дээ. Одоо ч гэсэн найзуудаагаа хөгжөөгөөд л явж байгаа. Хаяа хөөхөн дурсамж санаанд орохоор оруулж байна баярлаа гинэ. Сая манай цэгийн энийг оруулж ирж байна. Одоо яг бид нар нэг манайхтай хамтарч ажиллаж байсан ийм савлгаатай нөгөө юу шүний маск гэсэн баггүй юу? За энэ яг ийм савлгаатай л байсан юм байна л та гинэ. Яа тэгээ шахаад очдөг юу? Нэр ингээд шахаад уучдаг юу байгаа шүү дээ. Ундаа. Тэр Япон ундаа үед юм билээ шахаад уучдаг. За бас амжилт те тийч ганцаараа уух гэж чагаад. За Улаанбаатар хотод 11 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран арилгагчаар за дэлхийн стандартыг Монгол урайтай Burger King 13 салбар болон хүргэлтээр хэрэглэгчтэй үйлчилж байгаа тийм ээ. За Burger King улирал тутам шинэ амтыг хэрэглэгчтэй мэдрүүлдэг. За одоо бол Spicy Chicken гэдэг нэртэй халуун ногоотой халапиано, за гал дээр шарсан дахианы мах, бяслаг, чили чиз соустай, часи самттай ийм шинэ бургер гарсан юм байна. Spicy Chicken гэдэг нэртэй. За энэ бургер дангаараа болохоор 10,900. За шарсан төмөс ундаатайгаа ингээд багцаар авал 14,900 юм байна. За дэлхийд даяар яагаад Burger King алдартай байдیں۔ Тэ хүмүүсийн хамгийн идэх дуртай бургер байдаг шалтгаан нь юу вэ гэхээр зэрэг энэ нөгөө генетикийн өөрчлөлтгүй, химийн болон нүүрслэх бодис нэмэлт амт үнэр оруулагчгүй, яг эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй түүхийн эдэг ашигладаг. За дээрэс нь нөгөө нэг гоё юм яг ил гал дээр шарсан амтны байдаг штэ тий. Ил гал дээр шарсан үхэр дахианы махта бургерийг хэрэглэгчдэд санал болгодог учраас ингээд дэлхийд даяараас хүмүүс амтрахын идэх юм байна. За Burger King Монголд хизээ байгуулагдсан бэ гэхээр хамгийн анхны салбар нь хорооллын 3-4 ахуй урлагийн төвд 8 жил болж байгаа юм байна. Одоо тэгэхээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нээлттэй хийжсэн юм байна. За тэгээд тэгсэн чинь нэг сонирхолтой юм 10 хоногт 30 хоногийн бургерийг ингээд талхны нөөцөө дуусгаж байсан түүхтэй юм. За хүмүүсийн хүссэн үлээсэн төргөө олны сүлжээ ресторан яалтчгүй мөн байгаа аахгүй тий. За тэгээд Burger King-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд Орос улбаны улсын стандартын шаардлагыг одоо хэрхэн хэрэгжүүлж мөрдөж байгаад одоо олон улсын биш Орос улбаны улс биш олон улсын шүү уучлаарай. Олон улсын мэрэгсэн ийм нөгөө аудит гэж байдаг шүү дээ тий. Бүр ийм тогтмол хяналт тавьдаг гинэ бүр. За. Одоо ингээд манай дээр нөгөө санхүүгийн шалгалт орж ирдэг шиг тий. Яг ингэж аудит хийдэг юм байна. Тэгээд нөгөө тэр түүхийн эдийн одоо хадгалалтын горимын цэвэрлэгээ өвчлөгийг эрүүл ахуйн хяналтын ингээд бүр ингэж одоо харж шалгаж ажилтдаг юм байна. За тэгээ энэ утгаараа дэлхийн хэмжээний эрүүл ахуйн стандартад бүрэн хэрэгждэг гэж үздэг юм байна шүү. За тэгээд халуун ногоон дуртай бол ийм гоё шин төрлийн Burger King амт гарсан байгаа юм байна. Хүргэлтээр авч болно. За тэгээд та 77 30 гэсэн утсаар холбоотой захиалга өгөөрэй. 77 30 за мөн Burger King цэгимэн гэж үчээд одоо бас захиалга өгч болно. Улаанбаатар хотод нийт 13 салбартаагаар үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн хүссэн газараа хүргэлтээр авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран арилгагчаар дэлхийн стандартыг Монгол урайтай Burger King хамтран арилгаж байна. Баярлалаа. За дараагийнх нь учрал азаа гэдэг бүсгийн үйлчлэлтэд өгөхөр. За 90-ад оны сүүл юмдгуудаа гинэ. Баруун бүсийн тулгуур олон ясны үлгийн нутаг Ховд аймагталтаа тухайн үед диско бичээний ёстой хүчийг авч ирсэн үе гинэ. Олон төрлөөр солонгорон харагдах түүний амт гөмөн сайхансан. Идэх хүсэл байнга дарагдан явдагсан. Бид чинь тоглоомоо хог новшин дундаас олох тохиолдол бол хэвийн л үзэгдэл байлаа. Зуны 6-аа нэг өдөр тоглож зүйл хайж хашааны болон тохоогоор хэрэн хэсүүчилж яваад 500 төгрөг оллоо доо. Нүүр гэрэл застар чүүрээд лавлаа дундуура тасархаа тал нь авахгүй. Үеэл хэдээр яа уг нь дисконы мөнгөдөө яах уу гэж бодол давтлаа. Миний мө тарих ходоотойгоо авсарч гэрлийн урдаар ажиллаж байна шүү. 10-ын төгрөгийн өнгөтэй төстэй юм байна гэдэл хоёулаа усны мөнгөний зүг алхлаа. Нэг 10 төгрөг сонгож аваад нууцаар гэрээс гарч скотч хайч аваад байшингийн аруур орж аваад 10 төгрөгөө дундуур нуурлаа. 500 төгрөг арай өргөн юм аа. Дээд талд нь тулгаж байгаад л нямба гэх чинь наалаа болчин шүү. 500 та дээд талд нь гаргаад дундуур нь нуглаад барьлаа. Бүтэн юм шиг харагдаж байна.
Хаанаас диско авах вэ гэсэн дараагийн асуудал гарч ирв. Дэлгүүр ээж болохгүй, дотор нь орох учраа хоёулаа баригдах эрсдэлтэй. Тэгээд хоёулангийн тань гэж байгаад л дээд гудамжны нэг жижигхэн түүцийг сонголоо. Хин ах уу чи би гэж байгаад л хоёулаа явах орлоо. Чи эргэтэйгээрээ мөнгөө өг гээл үеэлдээ даалгалаа. Диско авъя гэдэл мөнгөө сарвалаа. Диско аваад л өгчвэ шүү. Өө бурхан минь зүрх амар гарч гүйчих гээ сүйд. Үеэл дискогоо авахтаа зэрэгцээд л би гүйчихсэн. Гүүж яваад эргээд харсан. Өнөөх маань араас дискотойгоо гүүж шүү. Араас нэг ах хөөж байна. Үеэлийг минь барьж аваад дискогоо булааж аваад өсөртөл нь алгадаж байна. Нөгөөг чинь хацар нь улаажчихсан чамаас оллоо чи яах гэж зугцсан юм. Тэгээд мэдчихлээ гээл надад зөндөө уралсан. Би ч баригдсандаа биш үеэлийг хэмээ өвөө ээждээ хэлчихвэл гэж их айж үлээ. Хайртай зэн. Мэдвэл намайг загнах болохоор охин байр дандаа элдвэ юм сэддэг хүүхэд зохиуллаа энтер гээл байх гэж их айсандаа тайвшруулах гэж их л оролцсон. Тухайн үедээ хэн чилээгөө дараа жаахан том болоод хэлж бөө инээдэн болсон. Бид хоёр нэг насны зөрүүтэй эрэгтэй эмэгтэй хоёр. Би их чухантай. Бид хоёрт ихэн би заа өнсөн зойрлаа. Энэ явахгүй байсан ч ахаал бичнэ яа тийм. За. Бямбочир Сүхбат гэдэг залуу. Сайн байна уу? Та бүхэндээ алс баруун хязгаараас мэдчилж байна. Танаа нэвтрүүлгийг байнга сонсдог үнэнч сонсогч юу. Тэгээд өөр тохиолдсон нэгэн айдастай ч хөгжилтэй ч түүхийг бичлээ. Би энэ хөдөөний малчин айлын хүүхэд юм аа. Хүүхэд гэжтэй одоо 27 таа. Манайх Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумд байдаг юм. Би 10 жилийн жаахан хүүхэд байсан юм. Манайх өвлжөөндөө гараад би өвлийн амралтаараа аав ээж дээрээ ирвэ. Аав намайг нэг өдөр адундаа хүрээд унаагаа юу лидер гэвэ. Би ээж дуртай нарахгүй заал гэлээ. Угаасаа аав ээж туслах гэж ирсэн юм чинь. Адуу маань тэр үед манахаас нэлээд хол байсан юм л да. Аавын тушаалыг аваад унаагаа юулэхээр явлаа да. Тэр үед нэлээд хүйтэн эдэр 3-9 дундаа орж исэн санагд. Өдөржин явсны эцэст орой нар орохын алдад арай гэж адуугаа олж аваад морио сольж аваад л гэрийн зүг хөдөлж байтал бараг бүрий тасарсан. Би ч жаахан айгаад тэр үед багч байж эхэнтэйж тоолгүй жаахан даараад л явж байлаа. Зузаан хувцастай адуутай нилээн ноцолцсон болохоор хөлрөөд хувцас маань норцсон. Тэгээд морин дээр явахаар жиндэж байгаа тэр л дээ. Цаг гаруй явж байгаад мориноосоо буугаад бийцсаад цааш хөдлөвөө. Харанхуй байсан болохоор газрын баримжаа нилээн алдагдсан. Мориндоо итгээд л морь маань намайг гэрлүү минь авч явж байлаа. Гинтл адын юм бодогдоод нуруу руу жаахан хүүдс орлоо. Ядж байхад гэртээ хүрэхэд дахиад цаг гаруй явна. Йоо тэгээд айцсаа дараад өөрийгөө тайвшруулаад явж байтал гинтл сүүгий гэдэг юм та. Манайхан намайг сүүгий гэж дуудсан. Ямар авир би. Ингээл дуус зүрх амаар шахаад хамаг би шар ус босоод л малгай маань толгооноос хөндөрсөн юм шиг л хамаагүй хүүтайгаад явах тэр. Хөдөлж чаддгүй. Дууч гардаг. Морины туурайн чимээ засны чихрах дуу хоёроос л сонсогдож байна. Тэгээд дахиад жаахан хөдөлт өнөөх чинь дахиад нэрийг мань дуудсан юм да. Айц дээд зэгтээ тулцсан. Ухаан алдахын даагуур юм боллоо. Морьтой тулдаал ухаан алдаагүй. Ойр ганцаараа бол шууд зүрх хаацсан бах уу. За тэгэл дүүрсэн ирэг гээл морио нэг цогиулаад ширүүхэн хөдлөө. Амхандаа л өнөөхөөсөө зуфтах санаатай. Морь хатраад эхэлтэл бүр хурднаар сүүгий гэдэг юм да. Иргэж харахаар юу ч байхгүй. За нөгөө ад сэтгэрэл ингээл дагаад байна гэж бодоод бүр хурдлаваа. Морь хурдан авахыг хэрээр өнөөх маань намайг дуудах давтамж нь улам нэмэгдээ сте. Бараг өмдөндөө шээхэ шахсан. Юу азар замдаа би зассан. Тэгээд ухаан балартаал өнөөх маань дууцаар нэг мэдхэд гэрлүүгээ нилээн төгсөн. Морь маань ч нилээн амьсгаадаад морьныхаа амьсгааны чимээ нохооны хуцхтуу сонсоод жаахан тайвширлаа. Өнөөх чинь дуудаад л байгаа. Тэгээд арья гэж гэртээ ирлээ. Мориноосоо буугаал жаал чимээ шагналаа. Өнөөх маань дуудгаа болчтий. Нилээн тайвширлаа. Морио уучаад гэрлүүгээ алхаж байсан чинь дээлэн дотроо өмсцөн байсан күртэг маань биеийн хөлсөнд нороод цантаад хөлдөөд. Тэгээд гарны хөдөлгөөнөр өнөөх хөлдсөн күртэг маань шир гэх чимээ гаргаж байсан юм байлээ. Золиг тэр найсын үнд аргал хөдөлдөг гэхчээр жаахан жирхүү явсан надад нэр шиггүй сонсогдсон юм байна. Хурдан дуудаад өснө морио хурдан явахаар бие маань савлаад нөгөө күртэгний хөлдсөн нуглааны хавирах чимээний давтамж ихсээд байсан гэсэн. Нэг ийм л зүйл болсон юм да. Монгол адуу гэдэг төөрсөн газрын баримжаа байхгүй үед бол зүгээр л GPS шүү дээ. Уншсан та бүхэндээ баярлалаа. Жич танаа нэвтрүүлгийг хоньныхоо бэлчээрээсээ үздэсэн ундаа. Учир нь өндөр уул ихтэй болохоор гэрт маань уцсны сүлжээ байдаг юм уу л гин. Юу хөөрхийн тий. Харин За
Манай энэ ташрамд нэг зүйлийг зарлахад манай сонсогчдын групп дээр бас нэг хөөрхөн мөнгөн дүнгийн урамшуултай миний түүх гээд уралдаан зарлагдсан байгаа. Тэгэхээр та миний түүх хаштагтаагаар хаштаг биш шүү дээ тийм ээ, нэг юм чагт байдаг шүү дээ тийм. Хаштаг таглаад миний түүх гээд за ямар ч түүхээ бичиж болно. Хайрын түүхээж болно, хөвчлөлтөө түүхээж болно тийм ээ. За тэгээд аав ээжтэй талархсан хайртай дотныхоо хүмүүс талархсан түүхээ бичиж болно. За тэгээд нэгдүгээр байр нь 200 сая төгрөгийн шагналтай, хоёрдугаар байр нь 150 сая төгрөг, гуравдугаар байр нь 100 сая төгрөгийн шагналтай байгаа. Тэгээд та эрэх шаардлагагүй. Тэгээд манай группийн админууд маань шалгаруулаад таны мөнгийг шууд шилжүүлчихдэг байгаа тийм ээ. За тэгээд энэ уралдаанд ирүүлсэн түүхүүдээс хөвчлөлтөө түүхийг нь болохоор битээр үдээ ачраараа уншиж өгнө. За хэрвээ гоё хайрын түүх байх юм олон орж ирвэл бас битээр нэг одоо нөө пүрэв гаргийнхаа тийм хайрын түүхээр бас бөөгнүүлж аваад уншиж өгч болно. За тэгээд бусад түүхүүдийг нь болохоор манай шууд ирлээ нэвтрүүлгээр аами маань уншиж хүргэх юм байгаа шүү. За одоо жишээлбэл энэ миний түүх уралдаанд ирсэн Чебрушкагийн ээжийн түүх байна. За бага насны хүүхдээ явдлаасаа хуваалцъя. Би гэдэг хүн нь доороо нэг эрэгтэй дүүтэй, надаас нэг насаар дүү тул ан маань алалцаж өссөн би чинь өөрийгөө эмэгтэй гэдгээ биений эмэрсний дараа л мэдсэн шүү дээ. Мөр үнэн, дугуй үнэн, моцикл үнэн, машин үнэн боовгүй байна гэж хэлүүлдэг байж тээ. Ямар амар юм бэ? Аах моцикл унахыг заалгасан түүхээ ярья. Эрэгтэй дүү маань адтай жаал хужаа моцикл надаас зөрүүлж унд сураад түүнийгээ надаа зааж өгч байла. Бит хоёрын хөл газар хүрхгүй өрөөлдөж ундаг байла. Ямар ч их зөриг юм одоо ботхоор айдаг юм. Гэхдээ бид одооны хүүхдүүдээс бие бэлтрийн хувьд хөдөө өссөн шөрмөс булчин чат сайтай шал өөр өссөн шүү. Үнэн дээ. За би дугуй унжихдаг болохоор моцикл асуудалгүй гэж үзээд л дүү маань асаахын зааж өгөөд хаазаа аяархан тавьгээд сүртэй зааж өгөөд дүү маань ард суужсан манай жолооны багш. Жолооны багш. Хаазлаа дараагаа хөнгөл гээд хөлөөрөө хоёр гişиг хаазаа нэмээд өг гэж ардаас хашгираад сүрээ сүр. Би ч нэ өнгөрөөд аавын анхынд очиж харуулна гээд тэднийх рүү давхиж гарлаа. Замаар бус гинт очихоор шийдээд давхсан тул чигээрэл давхлаа. Гинт жалга гарч ирээд л битүү хаалгаа. Дүүгээсээ яах уу гэсэн чинь дайруулаад гаргаараа. Зөрөгтэй хаалт гээд намаагаа өнгөрөөгөөд хөлөө дээшээ өргөөд гарчих би босоо зогсчихъя гээд. Дүү мэн надаас бариад босоо зогссон. Би яг хөлөө өргөөл хаалтлал гарах гэтэл би гэр тэнэг хог хүлтэөгөө давхар гараа өргөөд бид хоёр хаалгаа дотор хоёулаа газардсан байдаг юм а. Дүү маань бөө уур ёстой амар ууралсан. Чам шиг тэнэг юмд би зааж өгч чамд итгэж ард чинь сууж байдаг. Би тэнэг хүн юм а гэж үглээл шээгээд шээсэрээ өөрийгөө шавшаа. Шээсэр өөрийгөө шавшаад. Хөөрхи бас тэнэг ч гэсэн төрсөн юм да. Намайг бас битүү шавшаад. Би шээж гар дээрээ тосож дүүгээ шавшаад л ахиж битгий моцикл унаараа чам шиг тэнэг гээд дүүгээ маань зүв байсан. Гэхдээ л одоо би унаж чадна. Дайсан шиг өссөн ч миний дүү надад үргэлж зүвийг зөвлөдгөө. Сүүлд машин барьж сураад өнөмлөх авдаг юм билүү гэж дүүдээ ярихад ганц өнөө хэлсэн юм чинь чам шиг санд руу бүтлэхөө хог машин барьж яваад сандарсандаа тоормсоо биш хаазаа гიშгээд шоронд юм уу шорон твтэн шүү. Дуугаал нөхрийнхээ хажууд наад бөксөө тавьж яв. Яа, гэж хэлж үлээ үнэ. Би ухаарад одоо жолоонд суугаагүй л явна. Дими те. Дүүдээ гэхдээ хайртай шүү дурака. Нэг хоригнаас гарсан юм да гинэ. Йоо, ямар хөөрхи юм бэ. Яа. Энэ нэг хөвчлөлт түүхтэр энэ яг байр эзэлнэ. За. За энэ үрээд 2024 оны 2 дугаар сарын 16-ны Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчитлээ Мишэ их сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийн стандартыг Монгол ураатай Burger King, за мөн Монгол дугаартай Ираны аппликейшн Lime хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа мөгийн. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монгол дугаартай Ираны аппликейшн Lime. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч дэлхийн стандартыг Монголд Burger King. Үдийн хачир нэвтрүүлэг дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3